Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-ийн 1-р зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт 14-ийн 10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай 07 дугаар дүгнэлтийг Монгол Улсын хурал 2025 оны 9 сарын 23-24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн билээ. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 9-р сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2025 оны 7 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэг зохих өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүргөх ажлын хэсгээ байгуулсан бөгөөд ахлагчаар нь Улсын хурлын гишүүн Алтан гишүүдэд Улсын хурлын гишүүн Алтан Гэрэл, Утганбаяр, Сайн Зориг, Тэмүүжин уян гишг инх баяр нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллаа. Хууль зүйн байнгын хороо 2025 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрөөтэй саналын томьёолол гараагүй тул уг төслийг анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 73.3% дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2025 оны 7 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.